Нун чан бол хөөрхөн аштай хүн болгоны хайрыг татдаг охин. Бүгд л түүнд сайхан ханддаг. Ганц хүнээс бүснэ. Тэр нь найз залуу нь. Нун чан найз залуудаа өнөөдөр гадаа гоё байна шүү те гэсэн. Гэтэл найз залуу нь ядаргаатай үзлийн эмтэн минь явж үз гинүү. Нун чан дараа нь найз залуудаа цогтой харъя л да гэсэн. Гэтэл найз залуу нь царайг чинь дахиж хизээч хармааргүй байна. Далдор гэж хэлдэг. Нун чан бүр тоосон жишинжгүй. За тэгвэл баяртай гэд яваад өглөө. За энэ найз залууг наацсан гээл дутжээ. Найз нартай хайрын зөвлөгөө өгдөг тасгалжуулагч нар маань яг одоо юу вэ нун чан одоо ямар амар юмтайгаа иргэсэн бэ? Сал гэж хэлжиж магадгүй. Гэхдээ нун чаны найз залууд нэг нууц бий. Үндэ тэр найз охиндоо маш их хайртай. Бүр дондцсон гэж хэлж болно. Цаа чин нун чантай зүг харихгүй гэж хэлсэн мөртлөөсөө л холоос нууцаар дагна. Холоос зургийг нь ойртуулж авна. Тэр сахиусан тэнгэр шиг юм а гэд уйлна. Найз нь бүр гайхацсан. Чи найз залуу нүцтэй цогтаа яваач гэсэн чинь нацсан. Сахиусан тэнгэртэй ойртол би өвчтөм байгаа зүтэй гинэ. Бүр болоогүй. Нун чаны бүр хоолойг нь төхөөрөмжөөр сонсч идэг за. Найз нь түнд найз залуу нэжиж ойртой дээрээч гэсэн чинь сахиусан тэнгэрийн дуулахыг хажуунаас нь сонсох юм бол өвчтөм байгаа зүтэй гинэ. Маргааш нь нун чан ацх дээр гүйж ирээд зурсан зураг харуулваа. Гэтэл ацх хүйтнэр инээснэ суг юм а гэд явчтэй. Гэхдээ хаалганы гадаа гүйж гарснаа ямар хөөрхөн зураа вэ гэд өглөө. Харин нун чан найз залуугаа үлээлэг инээсэн гэд бөөн баяр. Тэр өдөр манай хоёр цогтой харжээ. Гэтэл нун чан бүдрээд унхан шүү. Ацгагч түүнийг хамгаалснаа. Буцаж түлхээд болсон бол зайлж үз. Царай мут минь гэд явуулцдаг. Нун чанч за гэд инээгээд яваад өглөө. Гэхдээ түүнийг явсны дараа ацг найзлуугаа залгаад нун чаны үнэрийг яаж өөр дээрээ илүү удаан хадгалах вэ гэж асууна. Хэдий тэдний харилцаа сонинч гэлээ. Өөрсдөө нь ховд бол бүтэж байгаа бол болоо доо. Тийм ээ. 夢にまで見たような世界で争いもなく平和に暮らしたい Нун чан ацгаас хоёулаа зураг авахулъя гэсэн. Харин ацг надад зав алга холд гэд яваад өгдөг. Яг үнэндээ энэ нун чан чин ацхан эцсэндээ л ийм зүйл хийдэг гэдгийг сайн мэддэг. Бүр хөөрхөн санагддаг гин шүү. Харин ацг түрүүн л зураг авахгүйгээд явцсан байж ич ботны цаанаас нууцаар зураг даран зогсож байваа гэж. Нун чан ацг дээр очиж сар бүрийн 22 чин эхнэр нөхөр хоёрын өдөр юм байна штэ гэсэн ацг. Наадах чи надаа ямар хамаатай юм гин. Харин нун чан нэрээ тийм шүү. Одоохондоо хоёулаа арай эхнэр нөхөр хоёр болоогүй байгаа штэ гин. Гэхдээ энэ ацхыг хичээгээд хайчнаа. Ацг маань энэ өдөр харих цандаа тэслэхгүй нун чаныг тэрвэрчин. Тэгснэ гинт юу хийснээ ухаарад эцэндээ 3 хоног нун чантай харьцаагүй байдаг юм. Хэд хоногийн дараа ацх бие барьж чадалгүй бүр нун чаныг үнсчин. Гэхдээ үнээсээ бас чийд 5 хоног хичээлдээ ирээгүй байдаг юм. Ацх хоолой хормын дотор дуусгаал босчээ. Гэтэл дүүн та нун чантай байхдаа ийм хурдан иддэм биш үсттэй